За сайн байцгаана уу эрхэм мөндөд тархинчуудаа энэ өдрийн мэндийг хүргье. Жил бүрийн 4-р сард Ботовик буюу гэрэл зургийн 7 хоногийг улс орон даяар зохион байгуулдаг уламжлалтай. За энэ уламжлалын дагуу энэ жилийн 4-р сарын 21-ээс 27-ны өдрүүдэд Ботовик буюу гэрэл зургийн 7 хоногийг улс орон даяар нэгэн зэрэг өрнүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Тэгээд Дархуул аймгийн хувьд аймгийн соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газар нь тус арга хэмжээг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган Дархуул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Дархуул аймгийн музей за мөн гэрэл зурагчдын нарыг харил клубийнхаа дарханд ажиллаж амьдарч байгаа гэрэл зурагчтайгаа хамтран зохион байгуулахаар бэлтгэл хангасан байна. Тэгээд энэ жилийн хувьд түүх ба гэрэл зураг гэсэн урайн доор гэрэл зургийн 7 хоногийг Дархуул аймагта Дарханы залуучууд театрынхаа 2 давхарт буюу за мөн аймгийн музейд мөн Дархуул аймагтынхаа 3 сумын соёлын төв дээр 7 хоногийн хугацаанд гэрэл зургийн үсгэлэн үйл ажиллагаа сургалт за мөн Бото стрит буюу гэрэл зургийн чиглэлийг дэмжсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулахад бэлэн болсон байна. За Монголын гэрэл зурагчдын эцэг холбооноос жил болгон Фотовик гэдэг арга хэмжээг зохион байгуулж эхлээд бас хэдэн жил болж байна. За урд нь бол Улаанбаатар хотноо нэгдсэн байдлаар 21 аймгийн гэрэл зурагчид цуглаад өөрсдийн уран бүтээлүүдийг тавьдаг байсан бол энэ жилийн хувьд бол онцлогтой болж байгаа. За энэ жилийн хувьд бол аймаг болгонд гэрэл зургийн 7 хоног гэсэн өдрөлийг зохион байгуулад гэрэл зургийн үзэсгэлэнг ингээд явуулж байна. За манай Дархуул аймгийн хувьд болохоор зэрэг 2025 онд бол Фотовик 2025 гэдэг энэ үзэсгэлэн бол анхныхаа удаа ингээд зохион байгуулагдж байгаа маш том арга хэмжээ байгаа. За 7 хоногийн хугацаанд бол бид бүхэн маань дархныхаа уран бүтээлчдийн гэрэл зурагчдын дарсан зургуудаар бүрэн хэмжээний үзэсгэлэн за дээр нь Монголын орон нутгийн гэрэл зурагчдын 21 аймгийн гэрэл зурагчдын гаргасан хиймэр гэдэг гэрэл зургийн адууны гэрэл зургийн үзэсгэлэнг Дархан хотод гаргаж байна. Бид 60 гаруй уран бүтээлүүд цугласан байгаа. За тэгээд мөн энэ үеэр Дархуул аймгийн музейн хамт олонны зүгээс давхар музейн өдрөд тохиогоод энэ өдрийг байлимдуулаад бол энэ соёлын энэ Фотовик өдөрлүүдэд бас түүхэн гэрэл зургаар үзэсгэлэн гаргана. За энэ бол мэдээж манай Дархан хотын 60-70 оны түүхтэй холбоотой түүхэн хар цагаан хэлсний гэрэл зургийн үзэсгэлэн байгаа. За энэ үзэсгэлэн бол бас их сайн чухал үзэсгэлэн байгаа. За нийт 7 хоногийн өдөрлүүдийн талаар бас ингээд ховчхон та бүхэндээ бас танилцуулъя. За мэдээж хэрэг бол эхний өдөр бол нээлттэй үйл ажиллагаа болно. За үүн дээр бол аймгийн удирдлагууд болон манай Дархан хотын нийт 50 гаруй гэрэл зурагчд байдаг. За энэ гэрэл зурагчид маань бүгдээрээ цуглаад өөрсдийн уран бүтээлээрээ үзэсгэлэн гаргана. Мөн өөрсдийн бүтээлүүдийг дэлгэхээс гадна бас фото яармаг маягийн зүйлийг зохион байгуулж байгаа. За үүн дээр бол мэдээж хаврын хонхны баярын төгсөгчдийн тохиолж холбогдуулаад фото альбомны үзэсгэлэн худалдаанууд бас явагдана. За энэ арга хэмжээний хүрээнд 2 дахь өдөр нь буюу 4-р сарын 22-ны өдөр Дархуул аймгийн музей хамт олонны зүгээс түүх ба гэрэл зураг гэсэн уран дээр гэрэл зураг үзэсгэлэн гаргаж байгаа. За 3 дахь өдөр нь бол гэрэл зураг сонирхчид болон гэрэл зурагчдад зориулсан гэрэл зургийн анхан шатны болон агсан төвшний сургалт за мөн гэрэл зургийн ойлголтын тухай хэлцүүлэг явуулах байгаа. За 4 дахь өдөр нь бол 4-р сарын 24-ний өдөр Дарханы Ахмад гэрэл зурагчд болон залуу гэрэл зурагчдын уулзалт өдөрлөг болно. За үүн дээр бол манай Ахмад гэрэл зурагчин хамгийн Ахмад гэрэл зурагчин болох Туяа гэрэл зурагчин байна. Урилгаар Улаанбаатар хотоос хүрэлцэн гэж оролцоод Дарханы гэрэл зургийн түүхийн талаар бас өөрийнхөө мэддэг болон чаддаг зүйлээ залуу үедээ бас өвлүүлдэг зорилгоор бас хэлцүүлэх хийх болно. За 5 дахь өдөр нь бол Дархан хотод болж байгаа шилдэг модель фото модель шалгаруулах аймгийн энэ тэмцээнд оролцсон хүүхдүүдэд шагналыг нь гардуулах хүслийн ажиллагаа болно. За 6 дахь өдөр нь бол гэрэл зураг сонирхчдын дунд энэ Фотовик 7 хоногийн өдөрлөг зориулан урьдчилан гаргасан гэрэл зургийн уралдаанд оролцож байгаа хүмүүсийн зургийг шалгаруулад тэдгээрт бас шагналыг нь гардуулж өгөх болно. За энэ
энэ удаагийн дарханд болж байгаа энэ шалгаруулалтанд орсон гэрэл зурагчдын бүтээлүүд шалгарсан бүтээлүүдийг цааш нь одоо улсын хэмжээнд бас уралдаанд оролцуулаад тэгээд дүнгийн ингээд танилцуулаад гарна. Ингэхээр энэ нь бол нэлээд өргөн хүрээтэй уралдаан болж байгаа. За 7 дахь өдөр буюу хамгийн сүүлийн өдөр нь бол одоо хаалтын үйл ажиллагаа болно. Хаалтын үйл ажиллагаан дээр бол бид бүхэн дарханчуудаа болон дарханыхаа гэрэл зураг сонирхчдод бас сюрприз болгож стрит фото буюу одоо гудамжны гэрэл зургийн одоо төрлөөр үзүүлэх тоглолт маягийн одоо юм арга хэмжээг зохион байгуулна. За үүн дээр бол одоо дарханы бүх гэрэл зурагчид одоо бүрэн одоо аппарат хэрэгсэлтэйгээ ирээд мөн одоо энэ модельтэй бол модельгүй янз янзын зургуудыг одоо авч үзүүлж одоо тийм бас нэг арга хэмжээ болно. Ингээд дарханчууд та бүхнийг одоо фото вик 2025 гэсэн энэ цаахан 7 хоногийн арга хэмжээнд идэвхтэй оролцож мөн одоо арга хэмжээний үеэр хүрэлцэн ирээд хөрөг зургаа бас хөнгөлтөө өнөр даруулах бас боломжийг бид бүхэн олгож байгаа. Тэгэхээр та бүхэн бас энэ сонирхолтой сюрпризтэй юм үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. За улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулагдж байгаа энэ фото вик буюу одоо гэрэл зургийн 7 хоногт бол Дархуул аймгийн музей хамт олон за Дархуул аймгийн музейн сан хөмөрөгт байдаг. Одоо анх одоо намын төвөрөөс томилж иржсэн махалгаан авсан алдартай юм хуучин яг ориг зургнууд бий. Энэ зургуудаасаа бид бас урд нь бол аж үйлдвэрийн хот дархан гэдэг үзэсгэлэнгүй зураг гэрэл зургийн өсөлтөнд гарч ирсэн. За энэ гэрэл зургууд өнөөдөр манай Дархуул аймгийн музейн нийт үзмэрийн 10%-ийг харуулж байгаа. Ингээд энэ гэрэл зургуудаас бид бас сонгож аваад үзүүлгийнхаа танхимын бас зай талбай дээр нь одоо бид бас мольберт юм ингээ харж агаад тэгээд ямар ч байсан энэ удаа энэ дархан хот буюу энэ аж үйлдвэрийн Монгол Улс аж үйлдвэрийн төвд 2 дугаар төвийн яг их бүтээн байгуулалтанд 61 оны 10 сарын 17-наас оролцож байсан. Тэгээд дээр нь бас төрийн соёрхол шагнал юм авч байсан Монгол Улсын хөдөлмөрийн бааtruуд дээр нь дархнаас гавьяатууд бол одоо 100 гаруй гавьяат байна. Тэгэхдээ анхны яг дархан одоо гавьяат цол авч ирсэн юм хүмүүсээс ийм гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байна. Тэгээд дарханчууд та бүхнийг бас хүрэлцэн ирж өчигдрийн тэр гэрэл зураг бол өнөөдөр бол ингээд үндсэндээ түүхийн баримтат өв болчиход байна. Тэгээ энэ гэрэл зургийн үзэсгэлэн бас ирж та бүхний сонирхохыг үрж байна. Хоёрдугаарт бид бас Шарын гол орхон хонгор сумынхаа соёлын төвд байгаа бас орон нутгийн музейн энэ музейд тусалж бас арга зүйн зөвлөгөө өгч тэнд бас тухайн сумынхаа гэрэл зургуудаар одоо бэлтгэсэн юм үзэсгэлэн гаргаж байгаа. Дэн дээр нь бол арга зүйн зөвлөгөө өгөөд ингээд хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр одоо Шарын гол орхон хонгор сумын иргэд бол бас соёлынхаа төвд очиж гэрэл зургийнхаа үзэсгэлэн үзэх бас бүрэн боломжтой. За энэхүү одоо 7 хоногийн хугацаанд манай нарыг харил гэрэл зурагчдын клуб маань одоо 7 төрлийн үйл ажиллагааг Дархуул аймагт зохион байгуулахын зэрэгцээ Дархуул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа одоо ажиллаж амьдарч байгаа гэрэл зурагчд маань тус бүрийнхээ одоо үзэсгэлэнг одоо тэр нэгдсэн үзэсгэлэнгийн үеэр гаргана. За жишээлбэл одоо монтажны үзэсгэлэн ч юм уу энэ одоо олон жилийн хугацаанд зохион байгуулж авч хэрэгжүүлж байсан одоо монтажийг одоо хэрхэн яаж гаргаж байсан бэ гэх мэтчлэн маш сонирхолтой одоо үзэсгэлэнгүүдийг төлөвлөх байгаа. Тийм учраас та бүхэн маань одоо 21-ний өдөр залуучууд театрын 2 дугаар одоо давхарт дэлгэгдэх хиймэр үзэсгэлэн болон манай Дархуул аймагт ажиллаж амьдарч байгаа гэрэл зурагчдын одоо тусгай үзэсгэлэнгүүдийг ирж сонирхоорой гэж одоо уриалах байна. За мөн одоо дархан 50 зохисолборт хамгийн сүүлийн өдөр зохион байгуулагдах стрит фото гэдэг одоо үйл ажиллагаанд ч гэсэн өргөнөөр оролцохыг урьж байна. За үүний зэрэгцтэй одоо улсын хэмжээнд гэрэл зурагчдын болон залуу гэрэл зурагчдын дунд улсын уралдаан зарласан байгаа. За энэ улсын уралдаанд одоо бүтээлээ эрүүлэх сонирхолтой энэ одоо гэрэл зураг сонирхогч иргэд та бүхнийг манай энэ дархан сумын фэйж хаяг болон за манай байгууллагын одоо захим хуудасаар мэдээ зургуудаа эрүүлэхийг хүсэж байна. За өнөөдрийн байдлаар бол гэрэл зургийн уралдаанд 31 бүтээл ирсэн байна. Тэгээ 21-ний өдөр гэхэд шалгаруултыг хийгээд бүсийн уралдаанд оролцуулахаар